За агч би усан байр надмын дараа хүрээ зам надад барилж байгаа энэ хуучин өвдөгний хагалгаанд орж ирсэн өвдөг маань дахиж бэртээд тэгээ ерөөд нөхөн сэргийн хэмжлэгээ ямар юм хийвэл дээр вэ гэж хайгаа авчиж тэгээд бас энэ спортын тамирчдаас бас сураг сонсоо тэгээд жасан имлэг гэдэг одоо энэ зөөлөд мөгөөрс болон энэ хэдэд бас уламжлалт талаас эрүүл мэндийн ургамлын гаралтай сайн юм эмнэлэг байна гэдэг. Тэгээ асуудалж эхлэе. Тэгээд сая оны дараа очиж би өөрөө бүр Солонгос руу очиж жасан эмнэлэгт Ганнам дүрхт очиж жасан эмнэлэгт очиж бас 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэгээд физик эмчилгээ маш сайн явагддаг. Дээр нь жасан эмнэлгийн одоо давуу тал нь бүх зүйл нь ургамлын гаралтай. Бидний одоо робикийн шинжилгээ асуудалтай ямар ч асуудалгүйгээр ургамлын гаралтай гэдгээр надад их таалагдсан. Тэгээд одоо ерөөхдөө энэ зөөлөн эдийн мөгөөрс чирвч маань нөхөн төлжөөд бас сайхан байна. Энэ тангууд нь болохоор үеийн өрөвслийн тан, тэгээд бас энэ мөгөөрс төлжүүлдэг тан. За тэгээд ходоодны тан гэдэг энэ гурыг нь бол би одоо ууж байгаа. Тэр тариа нь болохоор бас ургамлын гаралтай тийм тариа учраас нөлөө нь бол бас тийм асуудалгүйгээд гаж нөлөөгүй юм билээ. Тэгээд одоо бас хэрэглээд тарианыхаа араас шууд сар 2 сар тангаа угаа гэж. Тэгээд танных нь үр дүн нь бол ямар нэгэн хоол унд идэхэд одоо зовөр байхгүй, гаж нөлөө байхгүй. Ер нь тэгээд ургамлын гаралтай гэдгээр давуу талтай Солонгостой бол одоо алдартай тийм эмнэлэг бас олон салбартай эмнэлэг юм байлаа. Тэгээд ямар ч байсан үр дүн бол маш сайн өгж байгаа. Тэгээд манай Монголын одоо тамирчид, спортын тамирчид болон залуучууд энэ үеийн гэмтэлтэй байгаа улсууд бас сөргөд бас хэрэглээд үзээсэй гэж бодож байна миний бодлоор бол. Тэгээд энэ олон улсуудын бас энэ өвчин зовлон бэртэл гэмтлээс бас эдгэж одоо сайн үйл хийж байгаа энэ хамт олонд бас цаашдын одоо ажил амьдралд нь бас сайн сайхан бүхний өсөөрөө ёо. Тэгээд ажлын амжилт хүсье.